Энэхүү төслийг маань Солонгос улсад амьдардаг 3 ээж маань гаргаж ирсэн байгаа. Бид нар болохоор яасан бэ гэвэл гадаадд амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд хэлний асуудал маш их тулгардаг. Хүүхдүүдээ их хэл соёлоо яаж хүргэх вэ гэдэг асуудлын гаргалгаа болоод Монгол гэр бүл Монгол хүүхдүүдэд зориулсан Монгол хэлээр хэвлэгдэн гаргаж Монгол хэлээр ном хэвлэж гаргаж байгаа. Энэхүү ном маань болохоор уншиж өгдөг үзэгтэй. Үзэг нь англи, солонгос 2 хэлээр, Монгол гэ 3 хэлээр уншиж өгдөг. Мөн эцэг эхчүүдэд сургууль хүмүүжүүлэгчдэд зориулсан зөвлөгөөтэй бүтээлч ажилтай ийм бүтээлийг гаргаж ирсэн танилцуулж байгаамаа. Тэгээ бид нар ингээд Kids School салбарт ингээд бүрийн салбарт орж ажиллахдаа болохоор бид нар тухайн газрын номыг монгол хэлээр гаргах зорилт тавьад орсон. Тэгээд Мегмалангийн хамгийн анхны номыг бид нар өөрсдийнхээ санхүүжилтээр өөрсдөө орчуулад Монгол руу яваад Монголын радиогийн чадварлаг хамт олноор дуу оруулаад ингээд гаргаж ирсэн байгаа. Тэгээ энэ үйлдэлийг хийсний маань дараа компаниас маань бид нарыг дэмжиж тухайн номнуудаа монгол хэлтэй болгох болов гэсэн найдвартайгаар орчилсан боловч компаниас маань нааштай хариу өгөөгүй. Тийм учраас бид нар 2018 оны 11 сараас эхлээд Монгол Солонгостой хүүхдийн номнуудад судалгаа хийж эхэлсэн байна. Ингэхдээ болохоор бид нар Монгол хүүхдүүдэд зориулаад хүүхдүүд бие таан унших, дадал хвшлийг суулгах тусгай юм үзэгтэй байх, хэлний боловсролоос гадна мэдлэг болгосон байх, хос хэлтэй байх, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөөтэй байх, бүтээлч ажилтай байх гэсэн зорилго ийм шаардлагыг тавиад Солонгос хүүхдийн номнуудад судалгаа хийж эхэлсэн. Боловсролын үзэсгэлэн номын сангуудаар яваад ингээд судалгаас хийсний үр дүнд маань Сэжүнгээ Солонгос компани маань бүтээлүүд маш их таалагдаад тэгээд тухайн компанитайгаа очиж уулзаад хамтарч ажиллахаар болсон байгаамаа. Тэгээд бид нар хамтарч ажиллахаар хүсэл гаргаад 5 сараас эхлээд хамтарч ажиллаж гисэн байгаа. Тэгээд хамтарч ажиллаад эхний бүтээл маань болохоор бяцхан болгонуудын тооны ухааны цуврал үлгэрүүдийг гаргаж ирсэн байна. Энэ маань үлгэрийн 9 ширхэг номтой. Тэгээд ийм гарын авлагтайгаа ийм ном байгаа. Энэ маань болохоор уншиж өгдөг үзэгтэй. Тэгээд энэ бол бидний эхний бүтээл. Ямар учиртай бүтээл болохыг би бас тайлбарлая гэж бодож байна. За та бүхэн харж байгаа л энд одоо 3 орны төрийн талбай байгаа. Монгол, Америк, Солонгос. Энд дээр дарахаар яах вэ гэвэл 3 хэлээр маань хүүхдүүдэд маань уншиж өгнө. 3 хэлээр уншиж өгнө. Өдөр Бяцхан хулгуунуудын тооны ухааны сууграл үлгэрүүд дуу оруулалтын зөвлөн мэрэгжлийн жижигчүүн хүнээр хэлсэн байгаа. Тэгээд номын маань болохоор үсгэн монгол хэлээр хасдаг байдал нь тэгээд үзэг маань болохоор үсгийн маань уншиж өгөхөөс гадна тэмдэгтэн дээр дарангууд монгол солонгос англи хэлээр уншиж өгнө. Бяцхан хулгуунуудын тооны ухааны сууграл үлгэрүүд Mouse Math Books Ингээ 3 хэлээр маань уншиж өгдөг байгаа. Номын нүүрэн дээр байгаа 3 тэмдэг маань болохоор номыг эхнээс нь дуустал уншиж өгдөг. Энэ нь болохоор хүүхдээ шүн унтахт нь үлгэрийн оронд хүүхдээ 3 хэлээр нь сонсгох боломжтой. Энтэл байгаа 2 тэмдэг нь болохоор хүүхдэд эцэг эхийнхээ дуу хоолойгоор сонсохыг хүсвэл бичлэг хийгээд буцаагаад ингээд хүүхдүүдэд байнга сонсгож болно. Нэг удаа бичлэг хийсэн баг хадгалаад үлдчихэн хэдэн жилийн дараа хүүхд маань сонсох боломжтой байгаа. Тэгээд номоо уншингууд болохоор ном маань үзэг маань болохоор эхний ээлжинд ингэж хийсэн хугацааны дараа амттай өнөр өрөөгөөр нэг тархав. Өгүүлбэрээр нь уншиж өгдөг. Ягаад өгүүлбэрээр нь уншиж өгдөг вэ гэхээр Монгол хүүхдүүд маань Монгол өгүүлбэрийнхээ бүтцтэй танилцаад Монгол үсэгтэйгээ танилцах гэдэг утгаар бид нэр ингэж өгүүлбэрээр уншиж өгдөгөр хийсэн. Тэрнээс гадна хуудас болгоны дээр тэмдэглэгэн дээр заруул саяны сонгосон 3 хэлээр үлгэрийнхээ номыг бас хуудасаар нь ингэж сонсох боломжтой байгаа. Тэгээд номын номоо уншиж дууслаа гэхэд болохоор бид нар сонирхлыг нь татах гэх хэсэг байгаа. Энэ нь болохоор хүүхдээ номыг сонирхолтойгоор хэрхэн яаж унших талаар эцэг эхч зориулсан зөвлөгөө, эргэн санах гэдэг нь болохоор номынхаа агуулгыг эргэн яаж хүүхдэд сануулвал тэр номынхаа агуулгыг хүүхдэд бүрэн ойлгуулж чадах юм бэ гэдгийг оруулж өгсөн байгаа. Тэгээд номоо уншиж дуусны дараа хөгжилтэй бүтээлч ажлыг оруулж өгсөн байна. Эцэг эх хүүхдтэйгээ цагийн хөгжилтэй өнгөрүүлэх ийм зорилгоор эдгээр зүйлсийг оруулж өгсөн байгаамаа.
Тэгээд номын маань онцлог болохоор их нээлжин тооны ухааны ерөнхий ойлголтыг бий болгож өгнө. Хүүхдүүд тооны ухааны талаар боддог, ярьдаг, хэрэгэлдэг болно. Тэгээд ном унших чадварыг хэвшүүлэх болно. Мөн дөрөвт номоос сурсан зүйлээ батгах бүтээлч ажил, уншиж үзэг маань 3 хэлээр ингэж уншиж өгснөөр хүүхдүүдийн сонсголоор хүүхдүүд амжуулан гадаад хэлийг сурах боломжтой. Мөн эцэг эхчүүд номоо ингээд өөрийн дуу хоолойгоор бичиж хадгалах боломжтой. Багш сургууль үйлчлэгч сургууль цэцэрлэгт хүртэл ашиглах боломжтойгоор бүтээлч ажлыг бас оруулж өгснөөр онцлогтой байгаамаа. Тэгээд орчуулгын ном гэдэг бол Монгол хүүхдүүдэд хэр тохирох вэ гэдэг асуудал байдаг. Тиймээс бид нар номоо орчуулж дуусныхаа дараа Монгол руу яваад 2 удаа давхар редакторлуулсан байгаа. Мөн хүүхдийн зохиолч Батчаргал багшаас уншуулад үнэхээр Монгол хүүхдүүдийн сэтгүүнд тохирох нь орчуулгын зөв байна уу гэдэг дээр хянуулсан байгаа. Тэгээд энэ ном маань тооны ухааны ном учраас боловсролын тэргүүний ажилтан тооны багш өнөөрөө бас шалгуулсан байгаамаа. Тэгээд мөн 113 сар цэцэрлэг дээр очиад цэцэрлэгийн хүүхдүүдэд энэ номыг хэрэглэхэд болохоор байна уу тэр талаар бас танилцуулаад багш нарын зөвлөгөөг авсан байгаа. Тэгээ энэ номыг хийлсэн юм аа. Тэгээд үзэг маань жоохон үнэтэй байгаа тал дээр хүмүүс их гомдолтой байгаа. Бид нар яагаад ийм үнэтэй үзэг сонгосон бэ гэвэл энэ Science компани маань Солонгос номер 1 үзэгний компани байгаа. Тэгээд энэ үзэг байхад ганцхан манай номыг унших биш, манай номоос гадна 120 компани 300-аад бүтээлийг давхар унших боломжтой. Тэр учраас бид нар ийм үзгийг сонгож авсан. Магадгүй хямдхан үзэг сонголоо гэхэд зөвхөн манай номыг уншвал жоохон харамсалтай шүү дээ. Тэр утгаараа олон компани бүтээл унших боломжтой ийм үзгийг сонгож авсан байнамаа. За тэгээд төсөл маань ерөнхийдөө ийм байна. Тэгээд төслийн маань зорилго нь болохоор бид нар зөвхөн энэ Монгол хүүхдүүдэд чиглэсэн. Тэгээд зөвхөн Солонгос дотроо гэхгүй Монгол цагаан хүүхдүүд маань гадаад хэл сурах боломжтой. Мөн дэлхийгээр дарахсан Монгол хүүхдүүд маань энэ номоор маань дамжуулаад их хэлээр сурах боломжтой. Тэр утгаараа бид нар ингэж олон хэлтэйгээр гаргаж өгч байгаамаа. Тэгээд бүтээгдэхүүний маань онцлог болохоор байгаль дээлтэй самрын тосны бодлоор хэвлэгдсэн хүүхдүүд ном бүтээгдэхүүнийг орчин үеийн шинэ технологи ухаалаг үзэлттэйгээ холбож өгснөөр онцлогтой даваа талтай байгаа.